Бурма гэдэг манай найз Монголоос ирээд би Солонгосоос энд ирээд бит хоёрын голтоо уулзж байгаа. Одоо бит хоёр буудлаасаа гараад Бадамлынхаа талбай дээр ирж байна. Энэхүү Бадамлынхааг цэцэглэж буй гоо үзэсгэлэн гэж нэрлэдэг юм элэ. Олон жуулчдын хаваар ирж эргэн тойронд нь үзмэр үйлчлэгээ, музей байдаг ийм л амар амгалан газар байна. Штлаа. Oh my god, амар. Бичлэг хийж байгаа ч. Бичлэг хийж байгаа. Оо, доошоо шат юм уу? No. За яаж ийн? Хоёрын дуудлаас 14 минут алхаад байна. Аха. Яасан гэрээ бүлээн. Бүлээн багтана. Уг нь мөстэйг авч гарсан те. Энэ хүүт юм бэ? Гадаа театр. Колизей юм ааши те. Ямар энэ таалагдж юм нөө? Тэгээ. Миний найз ийшээ гараад операд болчихж алдаг үстэй. Орчин дууд болъё яа. За энэ хүү ойр орчныг болохоор Сан Францискод байдаг загасчны эрэг гэдэг тийм газраас сэдвэлсэн. Тэгээд одоо энэ барилгын гадуур болон яг дотор нь янз бүрийн кофе шоп, хоолны газар, далайн гаралтай хоол унд, ялангуяа оройн цагаар бол шөнийн цэнгэний бол газар болж хуурдаг ийм газар байгаа. Яасан гэлээ? Бичлэгэндээ хатаад байгаа. Бүр салхилсан чи баярлаад байгаа байхгүй дээ. Баяр төрөөд байна. Чи над руу ирээ. За энэ нөгөө нэг юу Конкон Мако хоёрыг холбосон нөгөө нэг алтар дуртай бүрч байна да. Ажиглаад ингээ харт юм бэ. Маргааш бит хоёр одоо салаад яваа те. Конконг яваад Конконгийн дэсдэрээс хоёр чи яваа. Хоёр тийш явнаа. Би Солонгос руугаа явлаа. Баяртай. Энд амар халуун байна. Чи гоё Монголд очиж ирүүтээрээ тэнд огт нисэн ч дээ. Нэр бүр ингээд минут тутамд онгоцсон тийм. За манай чи ингээ шүү ингээ авчихсан. Хинти авсан гэдэг тий. Ингээд авчихсан шүү дээ нүс чи амар хэцүү. Одоо л нэг арай гайгүй тайвширч. Сая бүр амар халууцаад. Айгүй итгэвтэй. Халууцахгүй нөө. Амар халууц. Би зүгээр сургууль хүсэлтэй байна. За энэ нөгөө нэг Конконг руу явж байгаа. Хитээсик их үед. Конконг руу явж байгаа. За өнөөдөр дээгүүр нахтуус нь яваад. За тэгээ. Зарим гэдэг. Би ч мама. Би сая бүдэрсэн харсан уу? Энэс
Энэ 2-той 4-тэй гэхээр өөр өөр юм байна. Зүгээр нэг давхрыг л авчих л та. Харин чи нэг давхар. Тий. Энэ хараа зүгэн балтай. Энэ чизтэй. Шоколадтай алиг нэ. Вау. Thank you. Тийм үү? Маа. Оо ямар гоё юм бэ. Антен одоо миний гарч. 38，还行，差不多旅游景点价。 Энэ бүр амар үрдээдгүй. Хатан болохоор бүр устаад байна. Аквадорыг заавал энийг ирж үзээрэй. Угаасаа энэ гүч шиг. Хаулогийн сүмийн артлан бол юм шүү. Би нөгөө нэг 10 жилийн өмнө ирж байхдаа энэ дотор нь орж үзчихсэн шүү. Хүн бол бүр амар их байна те. Гэтэ айгүй гой салхитай байна. Ганц гоё юм салхитай. Харин те. Арай яг тийшээ очих юм бол амар гоё гэрчлүүлэхтэй. Казиногийн төв хэсэг нөхгүй юу. За 10 жилийн өмнө иржсэн яг л адилхан өөрчлөгдөг юм байна уу. Энэ арай артлаасаа засвар хийж байгаа юм байна одоо л. Байна уу. Ойлоо энд авахгүй тий. Тэгээд гоё салхитай наа. Яаж унаа? Ингэж үг сайн ингэ яцлаа заяа. За бид хоёр явсаар Синодогийн талбайд ирлээ. Манай Чингис хааны талбай гэдэг шиг Макогийн яг зүрхэн яг газар гэж хэлж болно. Португалийн колоничлал байсан үе болохоор яг тэр үеийн барилгууд нь тэр чигтээ ингээд үлдсэн маш гоёмсог, өнгөлөг барилгууд энд байдаг. Өдөржин явсараад өдөр 3-т орох үйл рүүгээ одоо л урчирч гоё тухтай юм байна. Амар харалсан. Хөрх чимдаа минь цүнх минь энэ ч нэг зургттай юм байна. Хөшөөнийхөө энд ингээд вау энэ хэсэг амар гоё юм шүү. Ингээд надад зөвхөн нэг одоо гадаа ямар амар халуун байгааг харуулъя. Одоо шууд шил цав. Цавтаад бай шүү. Зарами хоймаа цэвэрхэн. Энэ нөгөө тэр цамхаг нэрт.
гоё байдаг байх нь вэ? Ой маа. Үе босооч бурмаа. Ой, бээр ой. Пс. За одоо яг шөнийн 4 цаг 30 минут болж байна. Би Макаогийн бос терминал дээрээс Гонконгийн бос терминал хүрэх гээд явж байна. Билетний үнийн хувьд бол 70 бат гэдэм билээ. Солонгос воноор бодвол 11,000 вон орчим воны үнэтэй. Өчигдрийн харуулсан хамгийн урт гүүрэн дээгүүр Гонконгийн бос терминал хүртэл 40 минут явдсан байлээ. Одоо яг ингээ өөр цайж байна. Тэр цаана бас ингээд гүүр маань бас айгүй гоё харагдаж байгаа. Ер нь бол Гонконгоос нислэгтэй хүмүүс Макаод байж байгаад хоцрох нь гэж бол санаа зовх зүйлгүй юм билээ. Яагаад гэвэл автобуснууд шөнөөс эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлждэг. Гэхдээ анхаарах зүйл нь маш эрт гарах хэрэгтэй. Яагаад гэвэл Гонконг руу ороход бас гайлаар гарч бас очролдог учраас гайлаар гараад энэ харагдаж байгаа B4 автобусны буудлаас нисэх онгоцны буудлын руу явна. Тэрнийх нь үнэ нь болохоор 9 Гонконг доллар гэдэм билээ. Урдчлаад бэлтүүлэх зүгээр юм билээ шүү. За ирээд бүртгүүлээд дотгошоогоо ороод одоо 202 гейт рүүгээ явж гин. Бас метрогоор бас жоох удаан дуу явдсан билээ. За тэгээд маш том онгоцны буудлал байсан. Яг гейт дээр очиод нэг 10 минутын дараа яг онгоц хөдөлсөн. Тэгэхээр бас ер нь яг цаг маань таарч ирсэн.